Сургуулинд байнга алхдаг нэг найз маань саяхан өвдөгний асуудалтай болжээ. Дөнгөж 40 хүрч аваа залуу хүн шүү дээ. Энэ тухай сонсоод би гайхлаа. Өвдөгний үений хаалгаанд орно гэсэн хүү гэж намайг асуухад тэр инээгээд алхах бол эрүүл мэндэд сайн, бас их сайхан. Гэхдээ байнга хит хол хит их ачаатай алхаж өвдөндөө ачаал өгснөөс ингэсэн байна гэлээ. Үнийг сонсоод надад нэгэн зүйл бодогдлоо. Магадгүй амьдралын олон асуудал зөвхөн муу зүйлээс биш, харин ямар ч зүйлийг хэтрүүлснээс эхэлдэг юм биш үү? Эргэн тойрноо нэг ажиглаад үзээрэй. Яг одоо таны санаанд хамгийн түрүүнд юу орж ирж байна? Бид юуг хэтрүүлчих гээд байдаг вүлээ? Дасгал хөдөлгөөн үү? Ажил уу? Гар утас уу? Кофе юу? Эсвэл хоол уу? Эсвэл бүр санаа зовнилоо? Дасгал хөдөлгөөн сайн. Гэхдээ амралтгүй дасгал хийвэл бие тань нүхэн сэргэж амждаггүй. Ус уух сайн. Гэхдээ ус уух хүртэл хэмжээгээ алдвал биед хор болдог. Ажиллах сайхан. Гэхдээ ажлыг амьдралынхаа төв болгох чухал. Амьдрах гэж ажиллаж байснаа ажлахын төлөө амьдрдаг болчих үе бий. Хайрлах сайхан. Гэхдээ хит их хамааралтай болчих бол хайрлахаасаа илүү алдахаасаа айж эхэлдэг. Хүүхдээ хайрлах сайхан. Гэхдээ хит хамгаалвал нисэх ёстой далавчийг нь хүртэл боожхдог. Санаа тавих хэрэгтэй. Гэхдээ санаа зовнил хэтэрхээрээ асуудлыг шийдэхэ болж өөр асуудал болдог. Тэгэхээр асуудал сайн муу зүйлтэй биш, хэмжээг алдсанд байдгийн болов. Энэ тухай Буддийн философид их сонирхолтой санаа бий. Буддагийн амьдрал өөрөө үүний нэг жишээ байсан гэдэг. Залуудаа тэр хааны ордонд төрсөн, хүссэн бүхэн байсан гэвч тэр бүхнээ орхиод өөрийгөө туйлын ядуу хатуугаар зовоож амьдарч эхэлжээ. Бараг юм идэхэ болж олон жилийн турш хатуу бясалгал хийсэн гэдэг. Гэвч аль алин түнд амар амгалан авчираагүй. Тэгээ тэр нэгэн энгийн үннийг ойлгосон байдаг. Амьдралын хариулт хоёр туйлын аль нэгэнд байдаггүй. Харин тэдний дундах тэнцвэрт байдаг. Үүнийг Буддийн философид дундад зам мөр гэж нэрлэдэг байна. Дундад зам мөр гэдэг нь дунд зэрэг амьдрах гэсэн үг биш. Харин юу ч хэмжээг нь алдалгүй хий гэсэн амьдралын зарчим юм. Магадгүй энэ зарчим өнөөдөрч бидний амьдралд хэрэгтэй хэвээр. Ажиллах хэрэгтэй. Гэхдээ ажлаа амьдралынхаа бүх зүйл болгож болохгүй. Амрах хэрэгтэй. Гэхдээ амьдралаасаа зүгтах шалтгаан болгож болохгүй. Мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгө амьдралын цорын ганц зорилго болж болохгүй. Амьдралын хамгийн сайхан зүйл хүртэл хэмжээгээ алдвал өөр утгатай болдог. Сонирхолтой нь энэ зарчим зөвхөн амьдралд ч биш, суралцахад ч гэсэн адилхан. Судалгаа хийхдээ нэг өдөр бүгдийг дуусгах гэж өөрийгөө шахахаас илүү өдөр бүр жаахан ахиулах нь илүү үр дүнтэй байдаг. Магадгүй оюуханч бас хит ачааллаас илүү химнэлд дуртай байдаг байх нь. Баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байна. Энэ жил бидэнд бүтэн 10 хоногийн амралт тохиож байгаа.
Нутаг усаараа зочлоорой. Гэр бүлтэйгээ уулзаарай. Найзуудтайгаа инээгээрэй. Сайхан хооллоорой. Сайн амраад аваарай. Дурсамж бүтээгээрэй. Харин өнөөдрийн ярьсан энэ нэгэн санааг эдгээр өдрүүдэд ч гэсэн хамтавч яваарай. Ариг сайхан гэхдээ хэмжээгээрэй. Хушуурамттай хэмжээгээрэй. Зам урт хурдаа хэтрүүлэхгүй. Мөнгө олдно. Гэхдээ зарлагаач бас хэтрүүлэхгүй. Магадгүй сайхан наадам гэдэг юуг хэр их хийснээрээ биш, хинтээ ямар дурсамж бүтээснээр хэмжигддэг байх. Амьдралдаа бид юуг хамгийн их хэтрүүлж байна вэ? Хариултыг нь би биш, та өөрөө хамгийн сайн мэдэж байгаа байх. Энэ үдшийг тайван сайхан өнгөрүүлээрэй. Сайхан надаарай, сайхан хамраарай.